Манайхан бол ерөнхийдөө бол дотор талаа бас ерөнхийдөө бас ингээд нэлээд анхаардаг. Орчин суугчид бол энэ тогтчлолтод бас маш идэвхтэй оролцож байгаа. Зүлэг мод тарихад бол услахад бид нарт бас тусалдаг. Аюулгүй, цэвэр, сэмцгэр, 50 орчинд эко орчинд одоо байх нөхцөл болцоог хангасан байна. Тэгэл яг одоо ингээд харахад чинь ногоороод бас нэг ажтайгаад харагдаж байна. Тэгэл хүн болгонд ордоор нэг хогийн сав хийж тавиад тэр хийсэн хогийн савд нь хогоо хийгээд лээвэл одоо бас цэвэрхэл байх байна. Ер нь хүмүүс битгий хувь хичээгээч. Магадгүй хэдэн зуун жил ярьж магадгүй яриа л байв. Гэтэ энийг өөрчлөлтийг бид нар өөрсдөө бас хамтаараа хийх хэрэгтэй болов гэж бодож байна. Энэ сургууль энийг янзлахад бол хөрөнгө мөнгөний асуудал бол тийм хэцүү биш л юм байна. Одоо юунаас болох энийг бол хувийн асуудлаас авах. Яг ийм байдалтай хэрэг. Ийм байдалтай одоо сүүлийн 2-3. Хувийн ч байна уу? Хувьсгалын ч байна уу? Энэ байгууллагууд бол өөрийнхөө гадна талын орчинд зарцуулах ёстой тийм мөнгө төсөөлж явах ёстой. Хүн болгоом хичээл зүтгэлтэй байх юм бол бид нар ногоон орчинд бүрдүүлж хүүхдүүдийн хайтад тутай амьдрах хүслийг бүрдүүлж сайхан амьдарч болно. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд бид хотоо цэмцгэр хот болгох зорилгыг тавьж байна. Гаднах орчноо гэр доторх шигээ хайрладаг болох сэтгэл хамгийн чухлаа гэж үзэж байна. Тийм ч учраас аж ахуйн нэгжүүдийг идэвхжүүлэх зорилготой уралдааныг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зарлаж байгаа юм а. Энэ удаад бид Чингэлтэй дүүрэгт зочлох болно. онд Сүхбаатар дүүргээс өрх тус гаралсан Чингэлтэй дүүрэг байгуулагджээ. Энэ дүүрэгт 159 мянган хүн амьдарч байна. 89.3 мянган км квадрат газар нутгийн хэмжээгээрээ Улаанбаатар хотод 8 дугаарт, хүн амын нэгдэрчлэр 2 дугаарт ордог юм. Хөгжил хүнээс эхлэлтэй. 3 сар тохиох зуны улиралдаа багтаан ногоон хот болох хүсэл тэмүүлэл бидэнд бий. Тийм учраас Чингэлтэйчүүд ногоон дүүрэг гэдэг нэрээр гоёх зорилго дэвшүүлжээ. Анкарагийн гудамжнаас эхлэн тэд тогтчлтын ажлыг эхлүүлсэн, явган хүн төв замаар шороо гიშгэх ёсгүй гэсэн гол үзлээр дүүргийн тогтчлтын хөрөнгө оруулалтаа шийдвэрлэжээ. Хотод амьдарч байгаа шороотой гуталтай явах ёсгүй. Энэ шаардлагыг хангаж нийтийн эзэмшлийн гудамжаа тогтчулсан нь хөгжлийн нэг алхам алхажээ. Манайхан бол ерөнхийдөө бол дотор талаа бас ерөнхийдөө бас ингээд нэлээд анхаардаг тий. Тэгээ гадна талынхаа одоо энэ хаягжилт болон гадна талаа сэтгэлээр одоо цасварлаа гэхэд заавал одоо дүүргээс юм уу тий нийслээс хилдэг хилээ одоо цасварлын дээр ч гараач гэдэг одоо ийм юм хэлэх биш. Хүн болгон ирээл өөрийнхөө 50 м газар буюу одоо тэгээ манай дүүргийн хувьд бол бараг 50 м-тэй газар бол ер нь байхгүй. Харьцангуйгаар нэг заа нэг 10 юм уу 20 м талбайл байж байгаа. Энийгээ сэтгэлээрээ гараад цэвэрлждэг. Мөн нийслэл болон нийслээс гарч байгаа иргэдийн хурлын хууль тогтоомжийг бас амьдрал дээр айгүй хэрэгжүүлдэг. Бүх хүн одоо энэ үүргээ биелүүлцдэг байх юм бол энэ уралдаанч гэдэг юм уу те одоо ямар нэгэн ийм шаардлага төр захиргааны байгууллагаас одоо явахгүйгээр ийм хэмжээнд хүрэх болчих юм аа. Анкарагийн гудамж бол үлгэр жишээ тогтчлт. Ногоон байгууламж дэд бүтэц аж ахуйн нэгжүүдийн үүдч цэмцгэр. Одоо тэд хаягчлтыг хамгийн таатай болгох хотын бодлогыг хүрсэнд хэрэгжүүлэхээр ажилдаа орно. Зуны эвдрэл дуусч болцолт уралдаан дуусгаад Анкарагийн гудамж тэргүүтээ олон аж ахуйн нэгжүүд хаягчлтаа стандартад нийцүүлэх нэ. Манай аж ахуйн нэгжүүд одоо их сэтгэл дутмаг байдаг. Одоо манай Сэрж Интернэшнл буюу Чампион гудамжинд 15 жилийн 20 жилийн ойгоор яг өөрсдийнхөө хөрөнгөөр тэр гудамжны баруун талыг иж бүрэнд одоо тогтчуулаад ногоон байгууламжийг сайжруулад өөрсдөө одоо 100 болгон тэрийг арчлаад явдаг. Компани болгон аж ахуйн нэгж болгон ингээд өөрийнхөө хариуцсан хэсгийг ингээд тогтчуулаад ногоон орчин бүрдүүлээд хүмүүсийн айдад тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлээд ингээд засдаг янзлдаг байх юм бол манай нийслэл хот бол өнгө үзэмж сайтай сайхан хот болох нь ойлгомжтой. Дээрэс нь энэ ийм их агаарын бохирдолтой үед нэг аж ахуйн нэгжсэн нэг мод суулгасан байхад амьдарч байгаа хүмүүст маань хүртэл
таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх бол гэж бодож байна. Манай компани зүгээс бол маш их хөрөнгө зарж энэ тал дээр аягүй сайн анхаардаг. Одоо ихэд манайх өөрийн хувийн цэцэрлэгчтэй байгаа. Манай хүмүүс бүгд ингээ өглөө болгон цэвэрлэгийн хогийн тэгээд яг ойролцоох байгууллагуудад нь би хэлсэн л дээ. Баян ингээд манай хүмүүс ингээд цэвэрлж байна. Ядаж урдталтаа хогийн сав тавьчихаа. Тэгэх юм бол хүмүүс хог хаяхан ядаж багаснаа гэж хэлсэн. Айгүй нааштай хүлээж авсан. Шийдвэр гаргагчид сэтгэлтэй байхын хамт иргэдийн оролцоо идвэх хотын хөгжлийн гол тулгуур нь болж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл хийсэн ажлыг нь нурааж сүйтгэх биш, хамтдаа зүтгэн хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх боломж юм. Ашаа хараага бариа. Тэгээ бүтээн байгуулалтаа хийчихэд. Тэгээд ерөөсө тэрний дараа нөгөө дараагийн үргэлжлээд явах юм маань зогсонгүй байдалд орсон. Тэр нь болохоор ерөөсөө нөгөө 50 хүртэлх метр газараа нэг аятайхан тогтчуулаад цэвэрлэгээд аваа явахад бол яг таны хэлдгэр нөгөө дараагийн орлого нөгөө маркетингд их нөлөөлөх юм байна. Ашиг орлого тэр байгууллагын нэр хүнд нүүр царай өөр болно гэдгийг бол одоо гүйцэд сайн ойлгохгүй яваад байгаад одоо бид нар харамсаж байгаа юм л да. Тэгээ яг одоо ямар ч бас энэ үйл явц бас нэлээд тийм цаг хугацаа шаардсан юм шиг байна. Тэгвэл манай аж ахуйн нэгж байгууллагууд бол ямар ч байсан арай өөр болж байна. Тийм ч учраас нөгөө болцолт уралдаанаа бид нар бол зарлаад ингээ явж байна тийм ээ. Тэгээ энэний эхний сарын гэдэг юм уу байдлаар ингээ дүгнэхэд бол бас айгүй тийм өөрчлөлтүүд бас гарч байна. Чингэлтэй дүүргийн 1-р хороо өнгөрсөн жил шинэ байрандаа оржээ. Харин өнөө жил хотод цөөхөн тооцогдох тогтчлттой хороо болох нэ. Цөөх ойр орчимд амьдардаг иргэдийн оролцоо энд их байлаа. Хамтран ажиллавал хурдан хугацаанд үр дүнгээ өгдөг жишээг харуулж байгаа юм. Нийслэл хотоос зохион байгуулж байгаа шилдэг тогтчлттой байгууллага хот хороо дүүрэг сөөхүүдийг шалгаруулах уралдаан зарласан. Энэ үүний дагуу бол манай сөөх Чингэлтэй дүүргийнхаа 1-р хороотой хамтран ойр орчноо цэцэрлэгжүүлэх, мод тайрах, зөвлөгжүүлэх тэгээд байр байшингийнхаа фасадыг засах зэрэг ажлуудыг хийж эхэлж байна. Орчин тойрноо цэвэр цэмтгэр байхад бас маш их анхаарал тавьдаг. Бид нар иргэдтэйгээ бол маш их хамтарч ажиллаж байгаа. Орчин суугчдын бол бараг дийлэнхэнд оролцож байгаа. Тий. Манай байрч угаасаа ахмадууд ихтэй. Ахмадууд маань энэ ажлыг бол маш өндөрөөр үнэлж их талархаж байдаг. Нийслэл хотоос зарласан энэ уралдаан бол орчин суугчдыг тав тухтай амьдрах, орчин тойрноо маш сайхан болгох, цэвэр цэмцгэр байлгахад анхаарал тавьж байгаа. Тэгэхээр хүн болгоны итгэв зүтгэл бол энд оролцож байгаа. Энэ ногоон болно гэдэг бол энэ орчмынхны ер нь бол хүсэн үлээс нөхцөл байсан. Хүсэн үлээс удахгүй одоо манай энэ орчинд бол бас хүүхдийн тоглоомын талбай байгуулагдана. Өндөр насны одоо гадаа наарлах талбай байгуулагдана. Тэгэхээр маш сайхан болно л гэж бодож байна. Сайн хажуугаар сар зүйлс олон байна. Нэг нь хөгжиж гэж хүсэж байхад харин нөгөөх нь хойш сууж хөгжлийн хурдыг удаашруулдаг. Цөөн хэдэн төгрөгөндөө гар татаж хөгжих санаа бодол байхгүй суун гэдэг гахаангалах гол шалтгаан болж байна. Жижиг зүйлээс том хөгжил эхэлдэг юм.
Улаанбаатар Эрдэм судлал дээд сургуульд гахай наалаа. Шалтгаан нь тун ингийн. Хот хөгжлийн төлөө тэмүүлж байхад харин тэд чимээгүй сууж байна. 2 жил гаруй фасадны засвараа хийж байгаа. Ажил нь жил гаруй зогссон байна. Хашаа хатгаж шороо увалсан энэ газар орон гэргүй хүмүүсийн орчин болж харин хажуугийн байрны оршин суугчдын хувьд хамгийн том асуудал болжээ. Байрных нь үүдэнд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг байхад харин ард нь овоолсон шороо хөглөрсөн хогийн цэг бий болсон байна. Энд нүргээд матраас мангар өргөн матраас хог дээрээс нь гараад толж ирээд одоо хог төвдөг гараад тэгээ амьдраад энд ч мөрсүүлдэг. Тэгээ энэ 1 2 3 давхрал дандаа жоох манайхад дандаа жоох хөвгтүүдтэй шүн оройч тийш элдэн болдгоо юм шатаацгаагаад энд чинь тэрийг бойлуулаад энд чинь бүтэн цэвэрлэгээгээд хороноос хүмүүс гаргаж ирээд энэ оршин суугч бас гарч ирээд наа гэж мөрөвч янз юм болгосон. Тэгээс нэг цэвэрлээл тэрнээс хойш одоо жил гарсан бас яг энэ хэвэн байдал. Ямар газар ингээд энэ авиг ингээд бодлын тулаа. Мэдгүй энэ одоо энэ хороо мороноос ч асуухлаар энэ биний бодлоор Улаанбаатар Эрдэм сургуулийн харьяа юм шүү. Бид тэгж бодоод байгаа шүү дээ. Бодвол энэ сургуулийн өргөтгөл хийгээд ингээд хашаад авчихлаа. Тэрээс яг тогтцсон үг нь бол би мэдхгүй аль юуны харьяа. Орчин суугчдыг яг энэ ингээд амьдрах нөхцөл тэгэхээр нэлээд хүнд байна гэсэн. Мэдээч одоо энэ дандаа жоох хүүхдүүд амьдарч байгаа. Тэгээд дээр манай найзын ихнэр бүр энэ хавь чинь бүр энээс амар хийсэн. Харин цэвэрлчихэд байгаа. Хүүхд баярын өмнө яд хүүхдүүд энэ доотхон цэвэрлээгээд өөрөө гарч ирээ бүр шууд одоо бэлэгтийн хавь чинь бүр нээл гялгуурууд пив архины шилсав. Одоо тэгэл сургуулийн хүүхдүүд дээ шүү дээ. Тэдний тамиг татдаг энэ тавцсан байна. Манай хүүхдүүд нөгөө өсрөөд нэг 12 3 4 настай хүүхдүүд чинь энэ дээрэл тамиг татцгаагаал тийш энэ хажуудлын одоо тэр хог ураацсан байна шүү дээ. Эндээ өөрчн цаашаа харж сууж байгаа пив уух юм бол энд суугаал. Тэгж амьдардаг орчил одоо энд болчиход шүү дээ. Сургуулиуд маань бас төлбөртэй сургалж явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр бас огт одоо төсвийн гэдэг юм уу одоо мөнгөгүй гээд бас байх одоо шалтгаан биш л дээ. Тэгээд өөрийнх нь өмч шиг яг ингээ хашаалаад авсан байна шүү дээ, тийм ээ. А тэгэхээр энийг бол 50 м гэдэг залтар бол ийм байх хэвээр. Тэгэхээр иргэд та бүгч гэсэн бас шаардлага тавихтаа бас тийм ээ. Иргэдийн хурлын 0.7 буюу 50 м гэдэг дээр бас ингэх ёстой гэдэг бас шаардлага бас хургуулж байлээ. Бид нар бас ганцхан төрийн байгууллага энд шаардаад байх шүү дээ. Бас иргэд оршин суугчдын бас энэ аятай тухтай нөхцөлд амьдрах энэ орчныг бас энэ байгууллага бүрдүүлэх л ёстой. Та нар энэ иргэдийн оролцоо ер нь энэ орчинд хэр байна? Яг энэ дээр үү? Яг энэ. Одоо манай одоо энэ тал бол ийм. Эсрэг тал руугаа орчны цаашаа харах юм бол ямар гоё орчин байна. Харж байгаа шүү дээ. Мондод баг Монгол байхгүй юм тогтчлдаг гэсэн дээ. Дүүргээс өөртөө хийсэн. Тэгэхгүй дүүргээс хийсэн. Тэгээ энд одоо танай хорооны зохион байгуулагч явж дөрвөн хорооны зохион байгуулагч. За энэ дээр та бас Улаанбаатар даяар ногоон байгууламж шилдэг төгсөлтэй аж ахуйн нэгж байгуулах шалгуур хуралдаан зарласан гэдэг удаа манай ажлын хэсгийн 4-р хорооноос бол танад мэдгдсэн байж байгаа. Тэгэд энэ бол 4 сарын 25-наас 9 сарын 25-ны хооронд зохион байгуулах байгаа ажил. Энэ дээр ерөөсөө юу ч хийсэнгүй. Ялангуяа одоо нэрэгдээс ч их удаа гомд ирдэг. Урдлынхаа барилга барьж байгаа зогссон хэсгийг хог шорог нэрөөсөө цэвэрлэх. Тэгээд цонхоор хог штэ. Санамжлаг алга байна. Байрнаас. Цагаан цэвэрлэхэд тэгэл цонхоор. Энэний урд өнгөрсөн жил ч гэсэн бид нар эндээс хороотой төгсөд төчнээ компанитай хамтраад бол бас нэлээд олон машин хог 4 баг машин хог цэвэрлж тавьсан шүү дээ. Тэгэхээр ерөөсөө нийслэлийн иргэдийн хурлын 0.7-оор тогтоол байгаа. 50 м газартаа эргэн тойрны цас цэвэрлэгээ, цас усны цэвэрлэгээ, ерөн цэвэрлэгийг өөрсдөө ногоон байгууламжтай хариуцнаа гэсэн. Тэгээ энэ дээр ерөөсөө маш итгэхгүй одоо баярлалаа танаа сургуулийн хувьд гаргана. Энийг одоо хизээ энэ ажлаа тогтчлтынхаа ажлын ойр орчноо цэвэр цэмцгэр олгосон тэр цагт бид нэр одоо 7 хоногийн 2 дахь 4 дахь өдөр болгон ирж шалгаж байгаа. Тэгээ хийснийхэн дараа энийг нь өөрсдөө бий туулж авах. Урт цагаан хотын өмч хэдийч түмэн түрээслэгч байгууллагатай газар. Жуулчны нэртэйч гадныхны нүдээр хөгжөөгүй орчин. Сэтгэл харагддаггүй, зүтгэл анзаарагдахгүй таагүй байдал энд байгаа учраас гахай нааж байна. Танч явда цэнцэрэмэн. Чечи социалист хөдөлмөрийн уралдаанд 3-3 гахаа авсан байх шивдэ.
Юу? Ай. За дэшин минь дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй шүү дээ. За дэшин минь ажиллаад бай. Баярлалаа зэрэгдсэн дарга. Юу л болж байна те? Цэнцэрэм минь. Тийм ээ дашин. Хүний нүр харахгүй юм болоод бай. Юу ч гэвдээ хэлэгч болдохгүй юм. Гахаа шүү дээ. Энэ л орчныг өөрчлөхийн тулд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас шилдэг тогтчлт ногоон байгууламжтай бүтээлч хамт олныг шалгаруулах уралдаан зарласан юм. 50 гаруй мянган аж ахуйн нэгж тэнд ажилладаг хотын иргэн бүртэй холбоотой асуудал. Орчноо өөрчилж өнгөө засах гэсэн хэн хүний хувьд дэмжлэг, харин хотын хөгжлийн төлөө санаа зовдөггүй оролцдоггүй хүмүүсийн хувьд хатуурхал юм. Нийслэлийн 2015 оны шилдэг тогтчлт ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуйн нэг шалгаруулах болцолт уралдааныг 2015 оны 4-р сарын 20-оос 9-р сарын 25-ны өдрийг хүртэл нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн бас байгууллага, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк, санхүү, худалдаа үйлчлэг гэх мэт бүхий л байгууллага аж ахуйн нэгж иргэдийн дунд зарлаж байна. Болцолт уралдааны 41 ангиллаар шалгаруулж нийт 87 төрлийн номинацийг гардуулна. Шалгарсан байгууллага аж ахуйн нэгжүүдийг тусдаг хөргөмжлөл 5 сая төгрөгөөр шагнаж 30 минутын тусгай нэвтрүүлэг бэлтгэн UBS телевизээр нийтэд сурталчилна. Шагналыг их эзэн Шингис хааны нэрмж талбайд 2015 оны 9-р сарын 25-ны өдөр зохион байгуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр гардуулна. Энэхүү уралдаанд нийт байгууллага аж ахуйн нэгж иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна. Зохион байгуулагч нийслэлийн засаг даргын тамгын газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба. Энэ байгууллагуудаас болж бүхэлд нь хараар будах ёсгүй. Сэтгэл гаргаж зүтгэл анзаарагдаж, орчноо тогтчуулахыг бүр хобби болгосон хүмүүс ч бас байна. Энэ хүмүүст хот ээлтэй хандаж бизнесийн орчныг нь дэмжих юм. Ер нь 50 м газрыг тогтчуулна гэдэг байгууллагуудын хувьд бизнесийн орчноо таатай болгох боломж юм. Чингэлтэй дүүргийн 14-р хороо нэг хэсэг нь хотын бодлогыг дэмжиж, шороотой гудамжаа ногоон гудамж болгохоор мод тарьж байна. Баярлалаа. Сэтгэл байвал их мөнгөний ч хэрэггүй ажил хийж болдог жишээг харуулж чадаж байгаа юм. Бид нар чинь олонгоос эхлээл нэг жоохон ганц нэг мод тариад тэгээд энэ жил яг нэмээд тэгээд тарьж байна. Уралдааны тухай бол дуусна л да. Тэгээ хурд очиж суусан тэгээд энэ уралдаан. Энд коридороор явах чинь гудамжаар явах тэр чигээр бол аж ахуйн нэгжүүд үүдэж байна. Тий. Бүгдээрээ юм очих юм бол энэ хоошоо явдны тусламжийн зам их гоё харагдаад байна. Тий, ер нь бол эхнээсээ хийж байна л да манайхан ч тий. Ерөнхийдөө нэг иймэрхүү болчиход бол зүгээр юм аа. Миний боломжууд бол би бас нэг өөрөө юм мод одоо жоохон сонирхол надад байна. Яг бас нэг байгаа орчныг аятайхан сайхан болгочих гэж бодсондоо л хийж явахгүй. Нодлонгоос эхлээл хийсэн. Нодлон 3-4-ийг дарсан. Энэ жил одоо бас нийлээ идэг тариад. За, болцолт уралдааныхаа шаардлагыг хангасан учраас Гүн нуур компанид бид нар одоо Smile нааж байна. When you're smiling, the whole world smiles with you. When you're laughing. Манайхан бол ерөнхийдөө бол дотор талаа бас ерөнхийдөө бас ингээд нэлээд анхаардаг. Орчин суугчид бол энэ тогтчлолтод бас маш идэвхтэй оролцож байгаа. Зөвлөг мод тарихад бол услахад бид нарт бас тусалдаг. Аюулгүй, цэвэр, сэмцгэр 50 орчинд эко орчинд одоо байх нөхцөл болцоог хангасан байна. Тэгэл яг одоо ингээд харахад чинь ногоороод бас нэг ажтайгаа дарагдаж шүү дээ. Тэгэл хүн болгонд ор нэг хогийн сав хийж тавиад тэр хийсэн хогийн савд нь хогоо хийгээд лээвэл одоо бас цэвэрхэл байх байна. Ер нь хүмүүс битгий хувь хичээгээч. Хэдэн зуун жил ярьж магадгүй яриа л байв. Гэтэ энийг өөрчлөлтийг бид нар өөрсдөө бас хамтараа хийх хэрэгтэй болов гэж бодож байна. Энэ сургууль энийг янзлахад бол хөрөнгө мөнгөний асуудал бол тийм хэцүү ишил юм байна. Юунаас болох энийг бол хувийн асуудлаас яг ийм байдалтай хэрэг. Ийм байдалтай одоо сүүлийн 2 3. Хувийн ч байна уу, хувьсгалын ч байна уу? Энэ байгууллагууд өөрийнхөө гадна талын орчинд зарцуулах ёстой тийм мөнгө төсөөлж явах ёстой. Хүн болгоо юм хичээл зүтгэлтэй байх юм бол бид нар ногоон орчинд бүрдүүлж бүгд идэх хаятай тутай амьдрах хүслийг бүрдүүлж сайхан амьдарч болно.
Чингэлтэй дүүрэг 14,000 орчим аж ахуйн нэгжтэй. Аж ахуйн нэгж байгууллага бүр орчиндөө тогтжуулж өөрчлөлт хийж чадвал бидний зорилго биелэх нь тэрэ. Хот харин энэ үйлдэлийг тань инээмсэглэлээр мялах болно. Харин халдвар муухай байгаа аж ахуйн нэгжүүдэд гахаанаач базаахгүй үнэлгээг өгөх болно. Эцсийн дүндээ хотчиг хот болон хөгжих том амбицийг бид өвөртөлж байна. Өнөөдөр гахаа наадгаж байгаа аж ахуйн нэгжүүд маргааш Исмаил наадгах нэгдийг бид хүн итгэлтэй байна. Дараагийн нэвтрүүлэг Баян Зүрх дүүргээс танд хүргэнэ.